дэлхийн эдийн засаг өдөрт 500-600 сая долларын хохирол учруулах байсан гэдэг буюу би бол энийг их дэлхийн эдийн засгийн хөгжлийн төлөө хийж байна гэсэн тэр өнцгөөс тайлбарлаж байна. Би ялагдсан гэж өөрийгөө бол за өдрийн мэндэ бүгдэнд 4 сарын 11-нд Америк Ираны төр зогсолт 14 хоног байж дахиад 14 хоног сонгогдсон. Тэрнтэй холбоотойгоор би ямарчлалсан таамаг дэвшсэн. Тэр таамаг нь болохоор за ер нь удахгүй хилцээр төрөх юм байна. За яагаад хилцээр төрөх гэж байгаа вэ гэдэг энэ нэг цагийн бэлтгэн дээр нарийн нэрвчилсэн тайлбарсан. За энэ бичлэгээр болохоор за өнөөдөрхөн өчигдрөөс ерөнхийдөө дэлхийн хэвлэл мэдээллүүдээр гараад эхэлчлээ. Америк Ираны дайн ерөөдөө зогсоод за ямарчлалсан эхний шатанда буюу ихий хилцээрийнхаа санаж бичгтээ гарын хэсэг зурах гэж байх шиг. За тэгээд санаж бичгт батлагдмах цаашгаа Швейцарт 60 хоногийн хугацаатай бүр яг гэрэн дээрээ сууж хоёр талаасаа нарийн заалт зүйлтүүд хоорондоо тохиролцох юм шиг байна. За энэтэй холбоотой би яг яаж 4 сарын 11-нд энэ нөхцөл байдлын үр дүнг таамагласан бэ? Тэр таамгийг яаж хийсэн талаар энэ эхлээд энэ дүгнэлт хэсгээр явуулаад энэ дүгнэлт хэсэг дээр болохоор Америкийн нөхцөл байдал, Ираны нөхцөл байдал гэх мэтчлэн ярьж байгаа. За Америкийн нөхцөл байдал болохоор Ираны өндөр албан тушаалыг удирдах устгах цэргийн бааз довтлох сүртэй амжилт олоогүй гэж. За энэ бол ойлгомжтой. Мангар олон хүмүүсийг нутгасан ч гэсэн дахиад эргэлэл байлдал байсан. За дайны шалтгаанс бол энэ дайны шалтгаан хүчтэй гэж тухайн эх орны хүмүүс энэ дайнд нь санал нэгдэж цааш нь дөрвөлжлөх илүү боломжтой болдог. За дотоодын хүмүүс нь иргэдүүд нь эсэргүүцэх юм бол ерөнхийдөө дайнд бас нэг амжилт болдог. Дайнд амжилт олохын тулд ер нь бүх фронт дээр эдийн засаг, иргэд, засгийн газар, цэрэг эхлэж бүгд дээр яг нэг шоунд орж иж ерөнхийдөө бол дайнд амжилт олдог. Энэ бол яг яалтчгүй л дайн. За би ч өөрөө нэг цэргийн агтан, Америкийн цэргийн агтанд сурсан, 4 жил сурсан. За тэгж яхад бол Америкийн түүх гэдэг 2 семестр хичээл орсон. Дээрээс нь дэлхийн дайны түүх гэх бас нэг 2 семестр хичээл орсон. Тэрэн дээр болохоор бүр эртний Грек Ромын байлдаанаас ахвал одоогийн 9 сарын 2001 оны Иракийн дай ортол иргэдээ ярьсан сурсан. Тэрэн дээр бол яг яалтчгүй л дайны үгсэл эдрийг бол ярьдаг. За тэгээд энэ дээр ерөнхийдөө гялс нуршихгүй гялс нэг 10 минутын бичлэг хийж байгаа. За дэлхийн дөрвөөс нэр үндэ алдсан. За энэ бол тодорхой иргэний секторын дэд зүсрүүд довтлог өрсөлдөд эхэлсэн бол урт хугацаа өргөө аслах байсан. За яг дэлхийн 2 дугаар дайны инженеринг гэнээс гэх мэтчлэн бид нар бол дэлхийн 1 бол 2 дугаар дайныг үздсэн тийм хүмүүс байгаа. Бусад орнууд бусад өмнөх үеийн хүмүүстэй харьцуулах юм. За энэ дэлхийн томох 2 дайнаас бол нэг их гар зохирол амссан. Энэ дэр үндэслээ за нэгдсэн үндэсийн байгууллага гэж байх хэрэгтэй байна. Хүний эрх гэж байх хэрэгтэй байна. Дайныг ер нь бол аль болох их хамгийн сүүлчийн арга хэмжээ болох хэрэгтэй байна гэх мэтчлэн ингээд хөгжөөд явсан. Гэтэл энэ хөгжийг ухраасан зүйлийг бол Америк бол Израиль, Иранд эсрэг хийсэн иргэд рүү дайрах гэх мэтчлээ. Дайны хуулинд бол иргэд рүү ерөөсөө дайж болдгоо. Combatant буюу зөвхөн зэр зэсэгтэй дайснаруулалт байлдах тэр хууль бол байдаг. За тэрийг бол шууд ингэж за Америк аргаагүй Израильд ялангуяа шууд тийм дүрм журмыг ингэж алгасан шууд иргэд рүү дайрж байгаа нь шившигтэй. За тэгээд дараа нь цэрэг дайлс дайны өргөжлөл бүр хүнд эдийн засгийн орцол байдал намагтайгаар санхүүгийн ямрал болох байсан. За энэ санхүүгийн ямрлын талаар бол би яг энэ бичлэгэн дээр нэлээд дэлгэрэнгүй ярьсан байгаа. За бонд эдийн засаг Америкийн өөр дотоодын нэгд бүтээгдэхүүнээс давсан гэх мэтчлээ. За Катар Америкийн баазыг боловс Иран мөгөгч бөмбөгдүүлэхээ боловсан гэд. За ерөнхийдөө энэ яг юу гэлтэж чинь гэхэлэр тэр хавьд товчгой хэлэхэд Америк 1980 онд 90 онд ялангуяа бас яг энэ арабын тэр хавийн улсуудыг бид нар та нарыг хамгаалъя. Харин та нар биднэрт
петродолларын систем гэж бас нэг аюул чухал сэдв байгаа. За тэрийг бол бас энэ бичлэгэн дээр ярьсан. Петродолларын систем зүр яг юу юм бэ гэхэлэр ямар ч одоо энэ Арабын ОПЕК гэдэг холбоо байгаа газрын тос зар тэд нар бусад ойронтой газрын тосоо зааж наймалцахаар болох юм бол заавал Америк доллараар тэр гүйлгээ хийнэ гэсэн тийм дүрмтэй байгаа. Гэхдээ тэр дүрм 2 жилийн өмнө бол 2024 он 50 жилийнхаагаар болсон. Тэгээд тэрийг үргэлжлүүлэх байгаа. За энийг буцаа сэргийхин тулд бас Америк Иран руу энэ дайныг хийж байгаа. Гэтэл одоо яг өөрсдийнх нь инфлюенс буюу нөлөөлөл нь багасаад ирж байна гэсэн үг юм. За тэгээд дараа нь хэдий Трамп тэн солиотой юм шиг яриа тэ газрын ерснөөс чинь тэгштэй шүү бөмбөгдөө шүү гэж ярьж байгаа ч гэсэн яг цаанаа яг тэр үйлдэлүүд нь бүгдээрээ хилцээртэй хүрэх тийм зорилготой үйлдэлүүд байсан. За тийм ч учраас би энэ бичлэгэн дээр ерөөхдөө Трампыг Обама юм уу Байден эдэр шиг устарч ихээсээ илүү тэр бизнесмен хүн байна гэж хараад байна. За тэгээд тэр бизнесмен хүний өөрийнх нь яг хилцээр хийдэг гол арга барил тактик нь болохоор эхлээд дамталж үздэг. За ингээ газрын өрснөөс чаас тэгшлээ шүү гэх мэтчлэн. За тэгэнгүүт нөгөө хэд нь бимбигнээд айгаад за бид нар болио бууж өгөө гэдэг цагаан дарцгаа хийсэг гэх юм эсвэл эргүүлээд чанаа өгөх юм уу? Энийг мэдгүй учраас эхлээ шанаа өгөөд зүрдүүлдэг. Тэгээд нөгөө хэд нь буцаага шанаа өгөөд эхлэнгөө за хэдүүлэн ширээний хилцээр л явъя гэд тэрийг нь ихэд яг энэ дүгнэлт хэсэг дээр ярьсан байгаа. За Иран болохоор эдийн засгийн бүтцгүй хөрөл за яг өөрсдөө газар нутаг төр байлдаан болж байгаа болохоор тэр талаас бол санхүүгийн гүн хямрал хөрөлд бол орж байгаа. Гэхдээ хэрвээ одоо дараагийн 2 сард гэрээ батлагдаад дуусчих юм бол нэгээс 2 жилийн дотор шууд хөл дээрээ босоод ирэх өндөр боломжтой. Яа тэгэхээр олон улс за 1980 оноос хойш олон улсын худалдааны гэх мэтчлэн дээр нь бүгдэн дээр нь ориг тавьсан. За энэ оригоос болоод Иран ерөнхийдөө бүх үйлдвэрлэлээ дотооддоо хийдэг байсан. Энэтэй холбоотой өөрсдийнх нь чадамж нь өндөр байна гэсэн. Тийм болохоор мөн $300 билион, $300 тэрбум хохирол барагдуулах нэхэмж төлбөр ерөнхийдөө Америк өгөхөр болж байгаа. За тэрийг ашиглаад дээрэс нь олон улстай худалдааны хийх гарцнаас нэгдэхэр болж ах шиг байна. Энэ санаж чиг харах юм бол за тэгээд энэ нөхцөл байдлууд за тэгээд тийм учраас Ираныг би юу гэж дүгнсэн бэ гэхэлэр дэлхийн тавцанд хэдийн хохирол амсч байгаа ч гэсэн зүгээр хүүгэр бэр сэтгэх аюул тун боломжтой гэж харж байгаа. Бүх тэр санкц, хориг за бүр өөрсдийнх нь газрын тосыг хүртэл олон улсад наймаалуулахыг оролцсон шүү дээ. Тэрийг хүртэл боловч байгаа. Энэ хэлцээрийн санж чир одоохондоо гэдэг чинь юу гэж нэ гэхэлэр жоохон хохирлоор аюу ашиг болох тэр арга замлаа хийцэн байгаа баг. За тэгээ би ингэж харжсэн болохоор ерөнхийдөө 4 сарын 11-нд за энэ дараагийн энэ дайм бол зогсоо цааш өргөжлөхгүй. За нэг сарын дотор бол дуусчих байх гэж би харж ирсэн. Гэхдээ 2 сар боллоо. Нэг хэлцээрийн ширээн дээр бол бас гал гарсан байх. За тэгээс хэлцээр тэр юу ярьсныг ярьчих. За санж бичиг байгуулсан. За тэр санж бичиг нь болохоор меморандум гэдэг. Энэ санж бичгэн дээр үндэслээд ерөнхийдөө дараагийн 60 хоног Швейцарт гэрээнийхэн бүх нарийн ширээнийг ярилцах юм шиг байлээ. За энэ санж бичгийн хамгийн гол сэдвүүдийг заалтуудыг багцлах юм. За ямар ч цэргийн үйл ажиллагааг бүрэн зогсоож байна. За дараагийнх нь болохоор энэ далайн бол Стрэйт Хормузыг бүрэн чөлөөлж байна. За энэ хураамжтай холбоотой асуудлыг болохоор гэрээн дээр яах талаар хоорондоо ярилцсанаа гэж. За тэгээд oil economic relief гэж за oil sanctions relief waivers гэж за энэ яаж ийна гэхэлэр Iran to freely export crude oil, petroleum products and derivatives along unlocking associated banking, insurance and transport services гэж. За ерөнхийдөө Ираны газрын төстэй холбоотой бүх санхүүгийн хэрэгслүүдээр байгаа санкцуудыг бүгдийг бололнаа. Чөлөөтэй экспорт хийх waiver буюу төр зүрийн зөвшөөрөл өгч байна. За тэгээд
Өрцөн байсан бүх хөрөнгийг буцаагаад хорионоос гаргаад дэлхийн эдийн засгийн хэрэглэлтэнд оруулнаа гэдэг чинь. За энэ дөрөвдөх сэдв нь болохоор за Ираны явдлын нэг хэсэгтэл зүүнийн зэвсэг бол цааш нь хөгжүүлэхгүй гэсэн тийм батламжуулах юм байна. Гэхдээ нөхцөл байдал дээр тэх юм бол яах юм бол тэр бол бас сонирхолтой л байна. За тэгээд хамгийн багадаа agreed to dilute downblend existing stockpile of highly enriched uranium on its own soil under supervision of UN's International Atomic Energy Agency. За нүүби атомын энерги агентлагийн хяналтанд дор өөрсдийнхөө одоо хөгжүүлсэн байгаа ураных хэмжээг нь бол ерөөхдөө бол dilute буюу доторх концентрацийг багасгах гэх юм. Намын багтаал тэх юм. Тэгэхээр бас шууд болно гэсэн үг бол биш юм байна. За санкцууд хоригуд 80 оноос хойш хориг тавьцаас Ираны бүхэл импорт бол экспорт дэлхийн худалдааны намын дээр. За тэрийг бол ерөнхийдөө бас боловлж байна. Reconstruction investment гэх. За одоо нэг Ираны охирлыг бүгдийг буцаахад төлбөр 300 тэрбум доллар гэж байна. За тэгээ шууд Америкийн засгийн газрын фонд сангаас биш хувийн хөрөнгө оруулагч бол олон улсын санхүүжилт гэж олон улс одоо Америкийн хийсэн балхыг мөнгөнд төлөх юм багт. За сонирхолтой л. За тэгээд ийм байна. Энийг бол за тэгээд энэ дэр Трампаас асуусан. Бид нар яг энд юу гэж баа? За энэ G7-гийн уулзалт одоо болж байгаа. Олон улсын том улсууд. Энэ дээр Трамп ирсэн. Тэгээд хэвлэл мэдээлэл дээр ярилцлага өгч энэ дээр болохоор нэг залуу асуугаа. За бид нар яг энэ дайнаас юу аж баа? Америк ард түмэн бид нар яг юу аж баа гэдэгсэн. Тэгээд Трамп энэ дээр өөрийг хамгаалж байна. I get bad press on that. No, there's nothing I can do. But what this does is it allows the ships to go. If we keep bombing, those ships won't be going. And you're talking about $500, $600, $700 million a day. За энэ яг та өөрийгөө л хамгаалал ярьж л тань л та. Бид нар яагаад нэг хилцээр төрж вэ гэдэг болохоор бидний үргэлжлүүлээд тусан онгоцнуудыг за транспортейшн хормон зэрэг явж байгаа усан онгоцнуудыг ярьж байна. Хормон зэрэг явж байгаа усан онгоцнуудыг үргэлжлүүлээ бөмбөгдөл байх юм бол дэлхийн эдийн засаг өдөр 500-600 сая долларын хохирол учруулах байсан гэдэг боёо. Би бол энийг их дэлхийн эдийн засгийн хөгжлийн төлөө хийж байна гэсэн тэр өнцгөөс тайлбарлаж байна. Би ялагдсан гэж өөрийгөө бол хэлэхгүй байна. Гэхдээ саяны сан жижиг хийлцэн сан жижиг ярих юм бол зөв нэлээд хохирол амсаал ялагдал явж байна л да. За тий одоо л дэлхийн давцсан Трамп бол ингэж харагдаж байна. It's a lot of money. That's why the world is okay. It's liquid, it's fine. Also, we run out of reserves in about 4 weeks. You know, there are reserves all over the world, and we would really run. За тий яг саяны хэлсэн яг өөрийнх нь хамгийн гол хэлж байгаа. За дэлхийн газрын тосны нөөц 4-7 хоног үлдсэн байсан. За яг энэтэй холбоотой хамгийн том дэлхийн хэлцээр төрөх хамгийн гол нөхцөл байдал нь бол энэ байсан. За би яг энэ дэр үнэлж өөрийнх нь 4 сарын 1-ний тамыг бол гаргаж ирсэн. За тэгээд ялтч атсан шалганд ороод болж ин л та дайна. Тэгээ юу ч авч чадсангүй. За тэгээ энэ бичлэгийг дуусгахтаа бүх болсон дүгнэлтийг яс гаргах. За өөрөө за фронтын дай болсонгүй алсын пуужлал мэрсэр жижиг бүлгийн ажиллагаа болоод дууслаа гэдэг. За өөрөө за фронтын дай ихэнд бол нэлээ их мөнгө хэрэгтэй. Дээрээс нь иргэдийн support хэрэгтэй. Тэр нь байгаагүй. За энэ талаар бүр илүү нарийн 1 цагийн бичлэгэн дээр бол оруулсан. За дараагийн за энэ дэр гялс нэг юм ярихад нөгөө дотоодын нэгд бүтээгдэхүүн нь
өрнөөсөө бага болцсон. Өрн дотоодын нийгмээс их болцсон Америк эдийн засгийн. Тэр маань юу гэсэн үг вэ гэхэлэр Америк алдагдaltaй бизнес болоо эхэлж байгаа. Өрийн буюу бондын хэрэгслийг Америкийн засгийн газар гаргаад хувийн болоо олон улсын институтсийн хөрөнгө оруулалт өөрсдөд татаж тэр хөрөнгө оруулалтыг сток маркет буюу хөрөнгөний зах зээл рүү оруулж өөрсдийнх нь бизнесийг илүүдэлдэг тийм эдийн засгийн бодлого удирдлагатай. Гэтэл одоо тэр өрөөд дийлж чадахгүй байгаа тохиолдолд яаж бодсон хүрээ замын фронтын даяж чадахгүй л дээ. Тийм учраас миний хамгийн гол аргумент бол тэр байсан. За тэгээд энэ өрийнхөө үр дээр байн хүү төлж байгаа тэр хүү нь болохоор өөрсдийнх нь нэг Federal Reserve бүр Америк яг манайхаар бол Монгол банк гэсэн Америк Federal Reserve-с тэр хүүг тогтоодог сар болгоо. Тэр хүүг ихсэх юм бол өөрсдийнхөө энэ Америкийн засгийн газар бондынхаа хүний төлөлт нь зүгээр тэр бодлогын хүүг 0.1% өсгөхөд л хэдэн сая долларыг илүү их хүүдүүлэх гээд байгаа юм тий. Хэмтчлэн за тэгэнгүүт дээрэс нь энэ дантай холбоотой газрын тоосны үн өссөнтэй холбоотойгоор Америкийн инфляци үргэлжлэний барааны үн асаргийн тогтсон өссөн. За тэрийг багасгахын тулд ерөнхийдөө Америкийн Federal Reserve бодлогын үгээ хэсгэж одоо эргэлтэнд байгаа долларын хэмжээг нийлүүлэлтийг багасгаж тэр инфляцийг тогтоож барьдаг тийм бодлоготой. Гэтэл хүүгээ хэсгэх юм бол бондынхаа хүүг төлж чадахгүй асар их алдагдалд орох гэдээс болохоор ийм сонин ацсан шалганд орцсон байсан яг эдийн засгийн хувьд бол. За тэгээд дараа нь дараагийн хамгийн нийт 150 бай газар нутгийн гадныхнаас буунд бол хамгаалыг зөвхөн бөмбөгтэй заавалч болох ёстой байна гэдэг Иран харуулчлаа. Иран зөвхөн бөмбөгөөс болохоор Америк юм зөрөгтэй алхам гэж бөмбөгдөж чадж ирсэн. Тэр зөвхөн бөмбөгтэй эргэлээ зөвхөн бөмбөгтөөс бол тэрийг бол энэ хийхгүй. Тэгэхээр зөвхөн бөмбөг хэдий ашиглахгүй ч гэсэн бусдыг ингэж айлгаж өөрсдөргөө дайруулахгүй байх хамгийн том зэсэг байгаад бол одоо ингээ олон улсын тавсан гаргалчлаа. За тэгээ өвөл аврын Трампын хүчтэй газрын ерөөс нутагчлан гэх мэт балмад үг хэллүүд бол зөвхөн сүрдүүлэлт байсныг лаарлаа зөвхөн үгдүүд ил байсан байна. За тэрийг бас нэг цагийн бэлтгэн дээр яагаад вэ гэдэг нэрийн тайлбарласан байна. Ерөнхийдөө бол өөрийнх нь нэлцэр их таагдаг байсан. Эндээс бид нар яг юу ойлгох хэрэгтэй гэхэлэр зүгээр чихэн юу гэж наана юу гэж ярьж тэр бол ерөөс ямар ч хамаа байхгүй. Цаана яг юу болж цаана яг ямар хор найруулагдчихээн гэх мэт яг бүтнээр нь бүх нөхцөл байдлыг хоорд нь уялдуулж тэнцэнээс дүгнэлт хийж байж ирэхэд бол дараагийн нөхцөл байдал яах вэ, хандлага яах вэ гэдэг бодохоос шиш наана юу гэж ярьж байгаа бол ямар ч хамаагүй байна. За дараагийн point Израильд ашиггүй. За Израиль бол тэр явийнхаа хамгийн атман болох гол үзэтэй. Тэгээд тэрийг хэрэгжүүлэхийн тулд Америкээр одоо хүний гараар могоо ойрлно гэдэг шүү дээ. Америкээр могоо ойрлох гэж үзсэн. Америк нь өөртөө ингэ бойлжлаа. Тэгэхээр одоо Израиль солиотой үйл хийх байх. Уус нэгэн л өөрсдийг нэр хүндээ шившигт оролцсон шүү. Өөрчлөлөө солиорох байх. За тэгээд Либаноны гэмтч Либаноч гэлтгүй ер нь сүүлийн 5-20 жил зөндөөл гэмээр гэдэг яллаа шүү дээ. За тийм учраас энэ хилцээрийг зогсоохын тулд бүр юм солиотой юм хийж магадгүй. Тэгээ Трамп ч гэсэн Нетаньяхугаас ерөнхийдөө бол залхацсан байх шиг байна. Хоорондын ярилцсан холбоогоо ер нь бол болж байгаа шиг байна. Тэрийг яаж харж байгаа гэхээр бас саяны жидлогийн өөр ярилцлаган дээр хэлсээс нэлээд шөмжилсэн. Яагаад ингэ өөрөөсөө ийм сонзоны хийгээд байгаа би өөр хүмүүсээр хэлэхгүй юм гээд. За дараа нь үнэлгээ. За Иранд бол гэсэн үнэлгээ өгч нэ гэсэн. За Америкт бол D гэсэн үнэлгээ өгч байна. За Иран мэдээж их хохирлоо гэхдээ ялуу зогсох нөхцөл байдал уйлмсайжулж чадлаа. За Америк нэгдсэн улсын анхнаас гялс газар үстэн төгсөлтөл бөмбөгтэй нөхцөлгөө бууж өгөх дундад Азад гахаад байсан ойрлого баг бүрээ алчлаа. Дэлхийн том шившиг боллоо.
олон улсад Америк ялагдчих гэдэг бодлогын дайрууллаа. За тэгээ Ираны зэрэг засгийн хөгжил гэх мэт. Гэхдээ энэ Иран яг анхтай эхэлж байхдаа за Америк Ираныг барах юм уу? Иран Америк яах вүлээ гэд нэлээ их таамаг бол энд тэнд ярьж ирсэн. Мэргэжил нөгөө цэргийнхэн гэх мэт. Зүгээр ингээ өнгөцөө арга бол Дэвид versus Goliath гэх тийм дайм ерөнхийдөө бол болж ирсэн. Америк нэгдэлтэх дэлхийн хамгийн том эдийн засаг хамгийн зэрэг засгийн хөгжилтэй хамгийн өндөр хөгжилтэй газрын хэсэг Иран гэдэг яг за дунджаас арай дээгүүр хөгжилтэй газар байлаа. Гэхдээ яг Ираны энэ дайнд бол Дэвидэд бол Галайтыг ялах нэг нууц үзэр байсан. Тэр нь болохоор Стрэйт хормоз дэлхийн газрын тосны 20% нийлдэг газар хангадаг тийм хоолой. Тэр хоолойг Иран боомлчингод шууд эдийн засаг гахаад эхэлчихэж байгаа. Тэгэхээр энэ бол яг үнэндээ зэрэг засгийн бус эдийн засгийн дайм болол дуслаа. За тэгээд яг Америк өөр улстай хэрэг нууц үзэргүй улстай байлдах юм бол бас яах ч юм блэ тийм амархан ингэж ялагдахгүй л байх. За тэгээд эцэст нь хэлэхэд бол дэлхийг Трамп өдөртгөө юм байна. Америк өдөртгөө юм байна. Мөнгө хөрөн газрын тос өдөртдөг юм байна. За баярлалаа.